За баярлалаа. Би энэ бас үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын дүгнэлтийг бас хүлээмжшүүлэх боломжгүй гэдэг л асуудлыг зөвөр ярих гэж байна. Гэхдээ бас шууд нэг сэтгэл хөдлөлөөр боломжгүй гэж хэлэхээс илүүтэй бас хэд хэдэн үндсэн шалтгаан байгаамаа. Энэ дээр түрүүн бас хэд хэдэн гишүүд хэлээд байгаа. Яг энэ улс төрийн сонгуульд нэр дэвшигч гэдэг юм уу, улс төрийн албан тушаалыг хасж байгаа хүмүүс гэхээс илүүтэйгээ иргэдийнхэн тэр мэд хэрэг, ямар хүнийг сонгосон, ямар ажлууд амжуулсан гэдэг зүйлүүдийг мэдчиж дараагийн сонголтыг үргэлжлүүлэх үү эсвэл өөр хүнийг сонгох уу гэдэг ийм шийдвэр гаргах боломжийг нь бас олох үүднээс одоо гишүүд бол бас тодорхой хэмжээний тайлан энэ хуулийг сурчлах энэ үйл ажиллагаануудыг хийх нь зөв байгаад байгаа юм аа. Дээрэс нь яг зүгээр улс төрийн хувьд заавал одоо сонгуулийн жилд тайлан мэдээ хүргэж байгаа хүн болгон одоо улс төрийн ээлж сонгуульд нэр дэвшнэ гэсэн үг биш. Магадгүй одоо улс төрийн үйл ажиллагааныхаа ерөнхий тайланг тавих ямар одоо ажлууд хийсэн гэдгээ тайлагнаад улс төрөөс гарч байгаа хүмүүс ч бас байж болно. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн бас энэ боломжуудыг бас нэг талдаа хаачж гин үү. За тэгээд бас байнгын орон дээр бас Цогтбаатар дарга нэлийн чухал санаа хэлсэн. Энэ улс төрийн албан тушаал хасж байгаа хүмүүс ч юм бол иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэл хүрэх үүрэгтэй юм аа. Үүрэгтэй. Энэ үүргийг ингээд одоо шууд автоматар байхгүй болгочих болохгүй. За нөгөө талдаа бас зарим асуудлаараа бас улсын хурлын гишүүдийн бүрийн эрхийг бас хязгаарлалчаад байна уу гэж үзэж байгаа. 4 жилээр ард түмэндээ нээлттэй ил тодор үйл ажиллагааг тайлагнаад явах энэ үүрэгтэй 4 жилийн одоо албан тушаалын хугацааг нь 3.6 жил болгоод үндсэндээ ингээд үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон тэр бүрийн эрхийн хугацааг нь одоо юм хязгаарлах нөхцөл байдал үүсчихгүй гэдэг юм бас зүйл байна. Тийм учраас бас энэ зүйлүүдийг бас анхаарах. За магадгүй зүгээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох зүйл байж магадгүй. Яг жоохон цаг хугацааны хязгаарлалтыг сонгуулийн сурчлагаа эхлэхээс өмнө одоо бас тодорхой болгоод өгөх, хэлбэрийг нь тодорхой болгоод өгөх, за хэмжээг нь тодорхой болгоод өгөх зүйлүүд бол байж болно. Түүнээс биш яг октоосоо ингээд бас ард түмнээс сонгогдсон гэдэг юм уу? Энэ сонгуулийн үр дүнд гарч ирсэн хүмүүсүүдийг сонгуулийн жил эхлэснээс хойш ард түмтэйгээ одоо тайлагнаж, уулзаж юу хийсэн тухайга одоо тайлагнах асуудлыг нь бол хязгаарлах нь буруу. Сонгуулийн амлалт өгөх, эд материал тараах гэдэг зүйл чинь угаасаа хориотой байгаа байхгүй. Тэгэхээр энэний ийм яламжтай байдлыг бас ойлгож иж одоо явах нь зөв байгаамаа л гэдэг би зүйлийг зүгээр хэлмээр байгаа. Тэгээд үндсэндээ одоо цэцгийн энэ шийдвэрийг бас одоо зохистой хэмжээнд иргэдийн тэр мэд хэрхийг хаачих гэдэг болгоомжлоос нь би илүү одоо төлхөө хэлж байгаа гэдэг зүйлийг бас энэ даршимд одоо хэлхийг хүсэж байна. Тэгээд үндсэн хуулийн шийдвэрийг одоо хүлээж авах шаардлагагүй гэж л одоо хэлэх гэсэн юм аа. За баярлалаа.